За сайн байцгаана уу? За өнөөдрөөс та бүхэнтэй генийн дэлгүүр номыг яг өөрийнхөө одоо төрсөн ансар өдрийн мэдээлэлтэй тэр мэдээлэл дээр тулгуурлаад тайлбартаагаар уншиж хүрэхээр бэлтжин. Өмнө нь бол би энэ номныхоо дэлгүүр болгоныг яг үг үсэггүй байгаагаар нь уншиж оруулж исэн. Гэхдээ тэр нь бас нөгөө тодорхой хэмжээний эрх аваагүй учраас одоогоор бол Монголд тэгж унших боломжгүй юм байлээ. За түүнээс үүдээд би өөрийнхөө яг юу туулсан, юу мэдэрсэн, өөрийнхөө дотор бодол, мэдрэмжийг шингээгээд өөрөө тайлбартаагаар өөрийнхөө түлхүүрийг та нартай уншуулад ойлгосон мэдрэмжээ хуваалцахыг зорж байна. За энэ генийн түлхүүр гэдэг номтой би яаж учирсан бэ гэхээр өөрийнхөө амьдралын ер нь хамгийн уналтын, хамгийн доод зэг дээр би явж исэн. Маш тийм хүнд өвчин өвдөлтөд нүүр тулаад даваад гарсан. За давж гарсныхаа дараа би өөрөө ирэхгүй одоо энэ бэлэг талын зүйл рүү бүр шунан дурлан сонирхож, уншиж, олж сонсхийг хүсэж исэн. За тэгээд энэ номтой санаандгүй байдлаар учраад өөрөө зорж очиж аваад тэгээд уншаад одоо бараг жил гарны хугацаанд өөр дээрээ хэрэгжүүлээд ингэж дахин уншаад үр шимийг хүртээд явж байна. За тэгээд миний одоо генийн дэлгүүр хологенетик профайлд бол хамгийн ихний дэлгүүр нь генийн дэлгүүр 24 байдаг. За тийм учраас би бүр эхнээс нь эхлээд 24 дахь түлхүүрийнхаа сүүдэр, бэлэг, сэдийн эсгүүдийг бүр өөрийн одоо мэдрэмж тайлбартаагаар хүрэхээр шийдээд өнөөдөр одоо 24 дахь генийн дэлгүүрийн сүүдэр хэсгийг уншиж тайлбарлаж хүрэх гэж байна. За генийн дэлгүүр 24 нь бол одоо сүүдэр хэсэг нь ерөөсөө донтолт байж байдаг. За энэ сүүдэр хэсгийг бол илүү сөрөг мэдрэмж, миний ойлгох, ухаарах ёстой тэр зүйл гэж ойлгодог. За тэгэхээр донтолт гэдэг нь болохоор одоо хүний амьдралд ингээд маш олон үйл явдлууд ингээд дахин тохиолдоод байгаа юм шиг тийм одоо хэцүү мэдрэмжүүд, тийм үйл явдлууд маш их байдаг. Тэр хүмүүсийн одоо донтолтод ингээд бүр аль хэзээ урьдаас ингээд програмчлагдсан байдаг гинэ. Ерөөсөө тэр донтолтын гол буруут нь бол бидний бодол санаа байт юм байна. Бид ингээд өөрийнхөө бодол санаанд хүртэл донтцсон байж тийм байна. Хүн ерөөсөө тархины бидний хувьд болохоор хүний тарих дуртай тийм өнгө аязаал дахин тоглоулаад байх хандлагатай байт юм байна. Ерөөсөө тархины мөн чанар. Жишээлбэл би ингээд байнгын боддог. Байнгын одоо ямар нэг зүйлийг шүүмжилдэг ч юм уу тий. Тэрүүгээрээ л ингээд байнга харах хандлагатай болчдөг. Тэгээ тэрийгээ өөрөө олж харсан цагтаа тэр донтолтод тайлбарладаг гэсэн үг. За жишээлбэл одоо хүмүүс ингээд өөрийн ухамсаргүйгээр эсвэл эцэг гэхээсээ эсвэл ингээд ямар орчинд өсч төрөнсөн тий тэрнээсээ шалтгаалаад ингээд амьдралынхаа хэв дадлыг ингээд тогтооцсон байждаг. Тэгээ энэхүү хэв дадлаараа насан туршдаа ингээд хүнийгээ давтаад явчихдаг. Яагаад гэвэл би ийм хэв дадалтай биш тий би ийм орчинд төсөөд ийм зүйлийг ингээд авцсан байна гэдгийг ухамсарлаж чадаагүй учраас түүнийхээ дагуу л ингээд яваад идэг гэсэн үг. За мэдээж хэрэг ингээд хүн тархиа цаг үргэлж ашиглаж байгаа ч гэсэн өөрийнхөө тэр дадаж сурсаннаасаа огт өөрөөр ингэж бодож сэтгэх нь бол ер нь бол маш тийм ховор байд юм байна. За тэгээд хүний тархинд одоо мэдрэлийн эсийн холбоос зангилаанууд тэр зангилаанууд нь бол одоо маш олон тэр хүний хүлд дарагдсан тэр хотын төв зам шиг тийм арилшгүй холбоосуудыг ингээд үүсгэсэн байж тийм байна. Мэдрэлийн эсийн зангилаанууд нь. Тэгээ энэ нь 24 дахь сүүдэр буюу одоо ерөөсөө байнгын л яг энэ холбоосоо хിവэр ингээд хадгалахын тулд чармааж ажиллаж идэг ийм мөн чанартай юм байна. За тэгээд 24 дахь сүүдэр бол ерөөсөө маш тийм доогуур түвшний үйлцэл, тийм химнэлийг одоо оршихуугаар ингэж тарааж
таныг одоо 5 дахь юм бүсээс гаргалгүй. Тэгэл би юм ахвад сэтгэл хөдлөл төр оюун санааны хувьд ингээд маш их хайрцагт оруулж барьчт юм байна. Тэгээд түрүүний хэлсэнчлэн бид одоо тарих мэдрэлтэй юуг бодож дагаж тийм дадалтай байна. Яг түүгээрээ гадаад амьдралтаа нэгэн хэвийн тийм таамаглаж болох үз зам мөрийг ерөөсө дагж амьдарч идэв юм байна. Ерөөсө донтох зуршил яг үүнээс болж л үүсдэг. Донтолт гэдэг байгаа нь ерөөсө тухаас нь нэг тийм сэтгэл зүйн өвчнийг биш. Харин бүх хүн төрөлхтний өөрийнхөө донтолтыг анзаарахгүй байгаа. Өөртөө тийм одоо сөрөг зүйлсийг дуудаад байгаа. Тийм хэв дадал буюу тэр кодыг л хэлээд байгаа. За яг тулах юм бол бүх төрлийн бодол сэтгэлгээ ерөөсө хүнийг донтуулах шинжтэй байт юм байна. Тэгэхээр яг би өөрөө яг ямар бодлыг байнга боддیں۔ Би ямар сэтгэлгээтэй. Би ямар хайрцагт өссөн гэдгээ олж харах нь энэ донтолтоос бол гаргах түлхүүр нь болох юм байна гэсэн. За тэгэхээр тэр сэтгэлгээний тогтсон донг зогсоох ганц арга зүйл нь бол ерөөсөө аниргүй буюу тэр жинхэнэ аниргүй байдал. За энэ аниргүй байдлын тухай 24 дахь гений дэлгүүрийн бэлэг за түүний дараах сэдийн хэсэгт бол гарна. Тэр хэсгийг бас маш анхааралтай сонсорой гэж хэлье. За тэгээд донтолтын мөчлөг бүхэн цаанаас л тийм нэг тодорхой нэгэн завсар бас гарч ирд юм байна. Тэр завсар нь хизээ гарч ирэх үү гэхээр хүнд нэг тийм хэцүү зүйлс, сорилт, зовлон зүдгүүр тийм зүйлүүд тохиолддог та тэр үед ингээд нэг завсрын үе гарч ирд юм байна. Тэр донтолтоос гарах. Тэр завсрыг анзаарч мэдхээрээ бид ямар хариу үйлдэл гаргадаг вэ гэхээр нэг тийм хоосон өргөсөн, утгагүй, таагүй мэдрэмжийг бид нэр аваад идэг. Тийм мэдрэмж авангуудаа тэр мэдрэмжээсээ цугтаад тэр мэдрэмжээ сатаар болох гад бид ингээ өөр зүйлсүүдийг хийчихдээ юм байна. Маш олон хоббитой болоод ч юм уу надад тийм хэцүү мэдрэмж төрөөд байна. Тэр мэдрэмж рүүгээ орохгүйгээр ингээ цугтаагаад яваад идэв. Энэ нь болохоор ерөөсөө энэ донтолтын сүүдэр буюу өөрчлөгдөхөөс ингэж сэргийлээд байдаг энэ донтолт нь өөрөө. Бид одоо ингээ өргүүлж ямар нэгэн өөр замыг ирж хайдаг мөртлөө гадна талын донтолтоо илүү дагдаг. Ямар нэг зүйлд хоббиндоо донтох ч юм уу. Эсвэл ажилласаар, илүү сурсаар, алдар нэрийг хөөдөг ч юм уу юу гэдэг. Хэрнлүүгөө илүү төвлөрдөг хэрнээ дотроо ерөөсөө өөрчлөгддөг юм байна. За тэгээ сүүдрийн төлөвийн нөлөөнд байгаа бол ерөөсөө амардаггүй. Өргөлж тийм төгшүүрийн төлөвт байдаг. Ямар нэгэн зүйлийг автсаар байдаг юм байна. Эдийн нөгөө гадна талдаа сайхан өс зүсээ янзлуулаад ингээл маш олон зүйлийг гадна хийгээд байгаа ч гэсэн урт хугацаанд энэ дотор талдаа ерөөсөө өөрчлөлт нь гарахгүй, шинэ зүйл өөрчлөгдсөн тийм сонин сатан шинэ зүйл огт бүтээдэггүй юм байна. Тэгээ хүний зовлонгийн тэр үндсийг нь болохын тулд одоо энэ донтолтын сүүдэр гэдэг хэрхэн ажилтгийн бэ гэдгийг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Тэгээ хүн ерөөсөө ямар нэгэн зүйлийг ингээд ухамсарлцгал юм бол тухайн тэр хэцүү зүйлүүдээс ингээд маш их чөлөөлөгддөг юм байлээ. Ерөөсөө юмыг ухамсарлаж өсөн дэвжиж таньж мэдэх нь бидний бол хүмүүний гол мөн чанар гэдгийг ойлгосон. За цааш явъя. За тэр донтолтын сүүдэр ер нь хэрхэн ажилтгийг ойлгохын тулд энэ хүний биед хүний оршихуун энэ 7 бие буюу 7 давхаргыг дурдж байна. За 7 давхаргыг би ер нь ингээд сүүлд маш олон зүйлийг судалж за тэгээ бас тодорхой хэмжээнд өөртөө ажиллаад өөрийн дотоод мөн чанар ухамсар зүйлүүдээ сэргээж холбогдсны үндсэн дээр ойлгосон. За хүний биед ерөөсөө энэ 7 бие буюу 7 хүрд аура энэ зүйлүүд маш их тэр маш чухал тэр нөлөөллийг бол хүний бий болгож идэг. За тэгээд хүн ч өөрөө нөгөө махан бие, сэтгэл бие, оюун ухаан гэсэн ийм 3 нягт биесээс холбоотой байж идэг. Хүний ерөөсөө зовлонгийн үндэс нь тэр 7 биеийн хамгийн нягт буюу махан бие дотроо хүний дээн ихэд бас их гүн суусан байдаг.
Энэ юу гэсэн үг вэ гэвэл ерөөсөө хүний дээн ихэд тийм ариун шарах буюу тэр одоо драма гэж ярьж гин, сөрөг мэдрэмжүүд гэж ярьж гин. Тэр зүйлтэй их холбоотой. Тэгээ тэр драма шарахтайгаа хүн тулж ажилласан тохиолдолд одоо сэрэлтийн замыг туулах тийм одоо үе шатны эхэлж идэм байна. За ингээд махан биеийн дараа хүний сэтгэл бий үүждэг. Сэтгэл бий бол ерөөсөө хүний тэр хүсэл шунал тий сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд хатар бэлгийн дур хүсэл бүх төрлийн тэр сэтгэлийн мэдрэмжүүд багтчихэдэг. Махан бид бол ерөөсөө хоол тижэл тий дулаан гэх мэт амин чухал хэрэгцээнүүд байдаг бол сэтгэл бий болохоор ерөөсөө амьд явхад тийм чухал биш хүсэл шунлууд маш их багтдаг юм байна. За тэгээд ерөөсөө энэ бас нэг гол чухал санаа гэх юм бол ерөөсөө тэр гүнлүүн буюу тэр дээн ихэд барах тий миний дотоод бид нар ч ерөөсөө маш олон тийм тууллуудыг туулж ирсэн сүнснүүд байгаа шүү дээ. Тэнгүүт тэр олон тэр туулал дунд одоо бий болсон шарах гэж байна тий драма бай дээн ихэд байгаа хүртэл тэр шарах сөрөг мэдрэмжүүд байна. Тэрнийхээ гүн рүү ороод тэнд ер нь юу болсон бэ? Би юуг мэдэрсэн? Ямар шарахыг авцсан? Ямар хэцүү мэдрэмжүүдийг туулцсан гэдгийг эргэж хараад гүнийг нь анхны их үсрийг нь харчих юм бол ерөөсөө тэр шатаад ингээд алга болчдөг юм байна. Тэгээ энэ зүйл өөрөө яг бясалгалын цаад зорилго нь гэж. Хүн одоо бясалгал хийх тусам өөрийнхөө дотоод руу ордог. Дотоод тэр мэдрэмжүүдээ ангаагаад бараг олж харах, анзаарах үед тэр бүхэн үгүй болчдөг. Энэ бол маш гой санаа явж байгаа. За тэгээ 3 дахь бие нь болохоор хүний оюуны бие буюу хүний бодол санаа үүждэг. Тэгэхээр донтол гэдэг бол ерөөсөө энэ доод 3 биесийн харилцан үйлчлэлээс эхэлж идэм юм байна. Тэр хүний оюун бодол гэдэг бол ерөөсөө цаг хугацаагаар нэгт төсөөлж ажилтдаг болохоор одоо цагийн бодит нөхцөлийг бол ерөөсөө хүлээж авдаггүй. Аз жаргалыг хайж идэг. Аз жаргал ирээдүйд байгаа гэдэг итгэл найдварыг хүний оюун бодол тээх хандлагатай байт юм байна. Хүмүүс одоо матрикс буюу ямар нэг юм хэв загварт их баригдсан гэж яриад байгаа тийм. Тэгэхээр энэ загварчлал нь юу хэлээд байна вэ гэхээр ерөөсөө зовлонгоос зүгтааж ирээдүйгээс аз жаргалыг олох тэр хүний оюун бодол хичээдэг. Ерөөсөө нийгэм бас матрикс буюу нийгэм бас үнийг өөгшүүлждэг. Чи одоо хөдөлмөрлөж одоо маш олон зүйлийг ингэж хийж үзчихснээс ирээдүйд сайхан амьдрнаа гэсэн нэг тийм нийгмийн одоо хайрцаг том бодлын хайрцаг гэх юм уу тэр зүйлд бид одоо маш их хавцаар байждаг. Заавал ирээдүйд аз жаргал биш. Ерөөсөө одоо цагт аз жаргал байждаг. Одоо цагийн сайн сайхныг хүн мэдэрч олж харсан үед аз жаргалыг мэдрэх боломжтой гэсэн үг. За тэгээ нийгэмд бид нэр одоо энэ нэг загварчилсан зүйлд ингэж автчихэдэг учраас ерөөсөө өдөр тутмынхаа амьдралдаа энэ сүүдрийн ухамсараас бол гарч чадахгүй нэг юм байгаад идэм байна. За тэгээ зовлон шанал бол ерөөсөө хүний дээн ихэд бас суугастай байдаг болохоор гадна талд нэг зовлонг төч дуусгар болох зүйл бол юу ч байдаг. Хүн гадна талаас маш их зүйлийг ингэж хүсч хайж байдаг. Үүний оронд хүн дотгошоо ингэж тэр зовлонгийн их үүсвэр нь хаана байна гэдэгтээ нүүр тулснаар донтог чанараас бол гарнаа гэсэн санааг бол бичсэн байна. За донтолт бол ерөөсөө яг өөртөө үүсгэсэн нэг л тоглоом завсарлалгүй дахин тоглолдог шиг. Хүний тархины тэр мэдрэлийн холбоосод бас л тэгж ажиллаж идэм байна. Тийм учраас хүн өөрлөгөө миний тархи мэдрэлийн холбоосод яг яаж ажилт юм? Би яг ямар онцлогоор өсөв төрөнцөн юуг туулсан гэдгийг өөрийнхөө тархины болгоодыг олж харах хэрэгтэй гэсэн үг. За энийг зөвөрлөх юм бол ерөөсөө л бид нийгэмд одоо сүүлийн үед нэг тойрогт орсон тий намрын дотор гүйж байгаа хулган шиг хийж байгаа зүйлийг ухаарлгүй ингээл дахин давтаад нэг юм тойрогт орсон. За тэгэхээр асуулт нь бол донтолтын дамраасаа тэгвэл хэрхэн гарах юм бэ
За үүнээс гарах хариулт нь гэх юм бол донтолтын хэв дадалд орсон байгаагаа эхлээд ухаарах. Өөрөөр өндөгөд нийгэмд бол ийм матрикс хэв дадал байд юм байна. Надад тэгвэл яг донтолтын ямар хэв дадал байгаа юм бэ гэдгийг ухаарах гэсэн. Ухаарах гэдэг нь бүр нэг сэтгэл зүрхнийхээ гүнээс би ч ингэсэн юм байна. Ийм зүйл би байнга боддtiin байна, автцсан байна гэдгийг бүр сэтгэл зүрхнээс олж харах, мэдрэх гэсэн үг. За ингээ 24 дахь бэлэгт бас илүү энэхүү програмаас сүүдрээс хэрхэн гарах талаар өгүүлэх юм байна. За гений дэлгүүр болгонд бас нөгөө хүний дотор дарагдмал чанар, сөрүүлзэх чанар гэж байдаг. За энэ дэлгүүрийн дарагдмал чанар нь болохоор тийм хөлдөө гэсэн дэлгүүрийг ашигласан байна. За дарагдмал чанар нь хүртхэн хоосон зайтай тулахаараа дотоод айцсаа болоод хөлдөжөгдөг гэж. За энийг юу гэж ойлгож байна вэ гэхээр хүн нөгөө нэг хүнд нэг юм хоосордог, утгагүй санагддаг мэдрэмж төрдөг. Хүн тийм мэдрэмжтэй тулахаараа ерөөсөө ингээд айцсаа болоод ч юм уу тэр мэдрэмжээсээ болоод ингээд хөлдөчөд гацчихдээ юм байна. Яг учраа болохгүй. Бие махбодын хувьд гэх юм бол ямар ч ирч хүчгүй болох. Сэтгэл хөдлөлийн хувьд гутрах, сэтгцийн хувьд бодит байдлыг явцуу, тийм хяналттай хүрээнд хүлээж авах. Зэрэг сэтгэл зүйн маш олон мэдрэмжүүд илэрч идэв юм. Тэр бүх донтолтын нууц нь хүртхэн хувьд энэ хоосон зайд хэрхэн хариу үзүүлэх юм бэ гэдэгт л байдаг. Энэ утгагүй санагдаад байгаа. Энэ завсрын энэ үед би яг ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэгт гол утга нь байж идэв юм байна. За тийм учраас энэ үеүдтэйгээ хэрхэн хариу үйлдэл хийх юм, хэрхэн нүүр тулах юм бэ гэдэг. Энэ маш чухал санааг дарагдмал чанарт бүрдсэн байна. За сөрүүлзэх чанар нь болохоор түүхшсэн. 24 дэх өдрийн сөрүүлзэх чанар нь дарагдмал талтай адилхан хоосонг бүрэн мэдрэхгүй төлөө байж идэг. Ерөөсө хоосноос сугддаг гэсэн үг тэр мэдрэмжээс. Энэхүү хоосон өргөх мэдрэмж бүх хүн төрөлхтөнд амьдралынх нь аль нэг үед тохиодог гэж. За ингэж тохиодог учраас бас сүүлийн үед нэлээд сэрэлт гэдэг зүйл нэлээд их тохиолдож байгаа. Идэхгүй хариу үзүүлэхийн оронд идэвхжиж реакцлахаараа бид түүхшдэг гэж. За яруулгүй ангал руу унж байгаа мэдрэмжээсээ зугтахын тулд тэр айцаа ямар нэг хийх зүйл болгоод тэр хийгээд байгаа зүйлээсээ болоод дотроо бий болох байсан тэр ичдээ бас гаргалгууд арчдаг гэж. Энэхүү удаа хэцүү мэдрэмжээсээ зугтаад өөр зүйлүүд рүү үргэлж ингэж орлуулж идэг. Хүнд хэцүү рүүгээ ер нь бол нүүр тулдаг гэсэн. За тийм үндсэндээ хоёр төрлийн тонолт байна гэж. Өөрийгөө юу ч мэдрэхээ болиулдаг гэж. Энэ бол дарагдмал чанартай дурдчихсан тийм хөлдөчгдөг бүр гацаад. Эсвэл өөрийгөө өдөөдөг буюу энэ сөрүүлзэх чанар хэлж байна. Өөрийгөө өдөөж ингэж маш олон зүйлийг хийж гадна талдаа ингэж хитрхи идэвхжүүлдэг гэсэн. Тэгсэн ирнэ дотор талдаа хийвэр бичдэг. За жишээлбэл дарагдмал чанар нь болохоор архины төрлийн донд татагдах хайстай байдаг бол сөрүүлзэх чанар нь ихвчлэн ажилдаа улаарах, мөрийн татагдах, хит их зүйлийг хийх. За ийм хүмүүс дотоод нь өрнөд байгаа тэр зам ёсны химийн процессыг ойлгодог. Тэр химийн процессыг ямар нэг байдлаар тэр мэдрэмжүүдийг дарах гэж зугтж яадаг. За тэрнээсээ болоод төвшөөд автаад 50 тогточ сууж чаддаггүй. Ийм байдалд орчдөг юм байна. За ингээ сүүдэр хэсэгт бол энэ зүйлийг дурдж जैन. Тэг өөрийнхөө мэдрэмж үг хэллэгээр бас их тайлбартаагаар дэлгэрүүлж тайлбарлалаа. За эхлээд бид нэр ингээд өөрсдийнхөө энэ донтолт, сүүдэр, энэ сөрөг бүх мэдрэмжтүүгээ шууд нүүр тулах хэрэгтэй. Нүүр тулсан цагт бид нэр ерөөсөө цаашаа одоо энэ төвшнөөс гардаг байгаа. За ингээд дараагийн бичлэг дээр би 24 дахь бэлгийг тайлбарлана. Тэр хүртэлх хугацаанд одоо өөрийнхөө энэ сүүдэр хэсэгтээ маш сайдар ажиллаад ямар донтолт байна гэдгийг ухамсарлаж хараад өөрийгөө ажиллаж байгаарай. За тэгээд
24 дахь бэлэг хэсэг нь гайгүй байх юм бол CD хэсэгтэй хамт уншиж оруулнаа. За баярлалаа.